За сайн байцгаана уу? Битэрийн part 5 тавтай морил. За өнөөдөр битэр болохоор зэрэг түрүүнийхээ подкастаас үргэлжлүүлээд амжилтын кодынхаа тухай ярилцсанаа. За сайн уу цамоо? Сайн уу? За ажил төрөл амьдрал сайн уу? Сайн. Би түрүүчийн 7 хоногч гэжтэй одоо энэ 7 хоног дуусаагүй байна. 4 сарын 28-наас эхлээд цэвэрлэгээ эхлүүлсэн. Тиймэрхүү сонирхтой байна. Элег цэсний цэвэрлэгээ яг өөрийнхөө эрүүл мэндийнхаа гурвалжинд хөрөнгө оруулаад хаврын үйлрэлт хүмүүс чинь яг тийм детокс хийгээд идэв штэ. Тэгээ өдөр харж агаад 4 сарын 28 шиний нэгэн дээрс нь ташнамтай өдөр өссөн баггүй юу. Тэгээ харж байгаа. За яг энэ өдөр л эхлэх юм байна гэд эхлүүлээд өнөөдөр нилээ өлссөн байдалтай сууж байна. За тэгвэл жахан ойлгоно гэдэг. Би болохоор зэрэг яаж тийм л энэ да. Би болохоор яаж цэвэрлэгээ хийсэн бэ гэхээр саяхан гэрээ цэвэрлээд хамаг хэрэгтэй хэрэггүй бас хогнуудаа гаргаж хийсэн. Тийм шүү дээ. Тий, яг нэг улиралдаа нэг удаа чи нэг өрсөн зөвлөжсэн шүү дээ. Нэг тийм бас нэг өдөр өгдөг тий. Одоо шинэ оны өмнө ч юм уу. За тэгээд одоо улиралдаа нэг удаа ч юм уу хэрэгтэй хэрэггүй хэрэглэгээ болцсон хог могоо ингээд гаргаад хаявал одоо энерги төвшөндөө бас ингээд өөр юм хүлээж авах орон зай үүсгдэг гэдэг чиний зөвлөгөө дагсны эцэс та бас сайхан нэлээд их цэвэрлэгээ хийсэн байгаа. Тийм цэвэрлэгээ чи өөрөө дотроо айгу олон янз байгаа. Тэгэхээр миний найз болохоор юу байсан бэ шүү дээ. Яг ил харагдаж байгаа эд зүйл хог навшаа цэвэрлсэн шүү дээ. Дандаа тийм хувц хунаар хэрэггүй болсон зүйлсүүдээ цэвэрлсэн юм тий. Тийм тэгээд нэг жоохон удцсан байгаа нэг цаамц ч юм уу тэгээд амис мэтээ юм зүгээр хачиё гэд хэрэглэхгүй удцсан нөгөө нэг юм биеийн тосмоос тэгээд хугацаанд дуусаагүй ч гэсэн ерөөсө хэрэглэдэггүй юм аа бүгдийг сайн хайсан. Тэгээд нөгөө нэг өрөө илүү гоё цэлгэр болоод тэгэнгүүт нэг дагаад юм хийхэд ч гэсэндээ ингээд зэгцтэй бодол хүртэл зэгцтэй нэг тийм хөнгөн байгаа. Хоёлаа тэгвэл дараад нь цэвэрлэгээний талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярил зүгээр юм шүү. Тэгээ яг 2025 онд яг хэдийгээр цэвэрлэгээ хийвэл бас хамгийн сайн хүчтэй өдрүүд байгааг ярил бас сонирхолтой болох юм байна. Тэгээ цэвэрлэгээнүүд дотроо ямар ангилалтай цэвэрлэгээ байх ёстой юм гэх мэтчлэн ярил бас нэлээ 20-30 минут болохоор л юм байна. Тэгэл да би яг нөгөө нэг 2024 оны төгсгөлөөр яг чиний зөвлөгөөний дагуу цэвэрлэгээ хийгээд тэгээд надаа яг 2025 бүр хамаагүй нэг тийм хөнгөн сэтгэлзүйд маань хүртэл хөнгөн тэгээ хамгийн гол нөгөө нэг өртөнд хүлээж авч байгаагүй тэр нэг энергийнхаа төвшөнтэй хүмүүнээс хайр халамж ч юм уу те эсвэл тэгээ одоо санхүүгийн байдал хүртэл хамаагүй одоо эриг сайн байгаа. Тий, надад бол амсны үйлдэл дандаа их мөнгөтэй байгаа гэж чи тэгээд байгаа. Тий. Орлого энэ тэндээс л ер нь орлоготой байгаа гэж юу. Тий. Тэгэхээр ер нь хоёлаа энэ талаар яриа хүмүүст айгүй хэрэгтэй байна угаасаа. Тэгээ ер нь ингээд хүмүүс ер нь бас үгүй ер нь бид нэр хөнгөн байвал гоёо ингээд угаасаа ингээд нэг хэрэгтэй хэрэггүй хэрэглэгч мэддэхгүй юмудаа бүгдийг сайхан хаял амар гоё юм билээ. Бид нөгөө хамгийн сайн цэвэрлэгээ хийх ёстой үеэ мэдээд байгаа штэ. Яг цагаан сарын өмнө байдаг. Тий. Тэгээ тэр чинь яг сар буурж байгаа яг цэвэрлэгээ хийх сайн өдрүүд гэдэг байхгүй юу. Тэгэхээр монголчууд маань хизээ цэвэрлэгээ хийхээ ер нь бол мэдээд байгаа байхгүй юу. Гэхдээ ганцхан цагаан сарын өмнө биш дахиад зөндөө гой өдрүүд байдаг. Тэгэхээр дараагийн подкастаар энийг яг ярив. Тэгээд хоёулынхаа цаг давч байгаа юм чинь амжилтын код руугаа орё те. Тэгээ. Өнөөдөр түрүүгийн партер болохоор зэрэг яг дөрөв хүртэл ярьсан. Өнөөдөр одоо шууд хоёлаа 5-аас эхлээд ярьчээ. За тэгээ. За тэгвэл өмнөх сэдвээр хэдүүл амжилтын код яриад хэрвээ таны амжилтын код дотор тийм тоо байгаа болвол ийм зүйл ажиглагдчихэвэл хасах руугаа орж шүү гэдээ ярьжсэн. Тэгэхээр яг энэ хэв маягаараа өргөжлүүлээд явъя. За тэгэхээр 5-ын тоо.
За 5-ын тоо болол маш эрх чөлөөний тоо гэж ярьж болно. Маш их эрх чөлөөнд дуртай. Хэрвээ таны амжилтын кодонд 5-ын тоо их байх юм бол ер нь эрх чөлөөгөө хэтэрхий хидэлтэй байдаг. Одоо жишээлбэл надад 5-ын тоо 2 байдаг байхгүй юу? Нийт 5 тоо амжилтын кодонд 5 тоо байхаас 2 5-ын тоо байдаг. Тэгээ дээрэс нь би өөрөө хумхын орд байхгүй юу? Хумхын орд чинь бас айгүй тийм эрх чөлөө тийм хүсдэг орд байхгүй юу? Тэгээ энэ маань ингээд хитрхийх нөлөөлөд би өөрөө яг хийдэг байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө хитрхий яг ингээд миний эрх чөлөөр өнгө хүмүүс хандахаар чи яах гэдэг ингээд нөгөө нэг юм юу яагаад гэдэг юм хан тавих гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө хэрвээ хэмжээнд хитрээд ирэхээрээ даврах гэдэг гэх юм уу? Аха. Тийм яг эрх чөлөө тал дээр даврах гад яадгийн ингээд ингэхэд ах юм бол ер нь бол зөв эрх чөлөөгөө эдэлчээж гоё нэмэх рүүгээ ордог. Гэхдээ нөгөө хэмжээ нь ингээ хэтрээд ирэхлээр хасах руугаа орох гээд идэв шүү. За дараагийн зүйл болохоор 5-ын тоо хитрхи олон зүйл рүү савчих гээд идэг. Нэг юм руу ингээ төвлөрөхгүй хэд олон зүйлийг хийх гээд идэг. За энэ нь болохоор олон талын чадвартай, дээрэс нь аналитик сэтгэлгээ сайтай, IQ сайтай, логик сэтгэлгээ сайтай учраас юмыг мэдээллийг агүй сайн хурдан хүлээж аваад боловсруулж чаддаг тийм хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тал талын ер нь мэдлэг сайтай, одоо авьяас сайтай болчдөг. Чадвар сайтай, авьяас гэхээсээ илүүтэйгээр. Тэгэхээр нөгөө энийг ч чадж байгаа юм чи хийчээ гээд хийчдэг. Дараад нь энийг ч гэсэн би чадах юм чи ингээд нөгөө олон чиглэл рүү ингээ яваас авчих гад идэг. Тэгэхээр нөгөө энерги ингээ төсөөлөд үзэх юм бол олон зүйл рүү цацаад идэг гэсэн. Тэгэхээр нөгөө хит их цацаад ирэхлээрээ тухайн хүн маань яг тэр зүйлийг хийх гэхлээр одоо би 4 зүйлийг ингээд зэрэг эхлүүлчлээ гэхээр нөгөө анх тэрий ч би ингээд юу ачтаа штэ зэрэг эхлүүлэхдээ бас яг нэг өдөр эхэлчихгүй штэ. Нэг өдөр эхлээл эхний ажлаа эхлүүлчихлээ. За тэгээл нэг 2-7 хоногийн дараачийн ажлаа эхлүүлчихлээ. Ингээд би 2 ажилт болчихлоо. Тийм өмнөх ажлаа дуусгаагүй. За тэгэж явж байгаа төд удахгүй 3 хашаа ингээд нэг хугацаа өнгөрөнгөд харангууд би нийтдээ 4 ажил хийж байгаа байхгүй. Тэнгүүд анх эхлүүлсэн ажлаа хийх надад нөгөө 5-ын энерги маань хүрэлцээгүй болоод нөгөө төлөвсөн юм дуусгаж чадахгүй болчтой. Тэгээ дуусгаагүйгээсээ болоод 5-ын тоо ер нь бол гасах энерги ороод явчихдаг гэсэн. Тийм сул талтай. Надад 5-ын тоо байгаа байхгүй юу? Тэгээ би яг тэгээд байгаа. Ингээл олон давхар ингээ прожект эхлүүлсэн. Тэгээ яг нэгийг нь дуусгасан юм байхгүй. Тэгээд ингээ яг суугаал тэгэнгүүт ерөөс анхаарал сарна зүйлүүд би бүр яг энтэй бол бүр үнэхээр тэмцэж байна. Тийм тэгээд нөгөө төвлөрч чадхаа болчихж байгаа байхгүй. Нөгөө энерги цацсан учраас энергийн хувьд нөгөө цацарсан байгаа учраас төвлөрийгээл яг ингээ суугаад байгаа юм болтлоо. Ингээд нэг юм юу гарахгүй. Үр дүн гарахгүй. Productivity бүтээмж мот болчиход байгаа байхгүй. Төлөвлснөөсөө. Харин яг тэгээд байна. Ингээд за ажилландаа гэж суучаал тэгэл нэг мэдгэд шаал өөр ингээд reels miss postlсон сууж ах шиг. Тийм. Тэгээ нөгөө 5-ын тоо чинь их баг тусмаа ер нь бол амарч чаддгүй төрлийн хүмүүс амрахтаа нөгөө тарих ярьж байгаа. Тархиан амраад чадхаа болчдөг байхгүй. Хэд тасах руугаа удаан ороод ирэхлээрээ энэ юунаас шалтгаалж байгаа вэ гэхээр саяны миний ярьсан энерги цацаад олон зүйл хийснээсээ болоод тархин одоо хийдэ ажиллаад унтчихтай хүртэл нэг юм унтаад байгаа юм шиг үгүй ч юм шиг тийм дундын байдалтай унтаад идэг хүмүүс идэв штэ. Тэгсэн мөртлөө юм нойрондоо муу хүмүүс бол биш байхгүй юу? Тэг нэг сэрүүн байгаа ч юм шиг унтаад байгаа юм шиг нэг хоёрын хооронд идэж тэр чинь нөгөө тарих ажиллаад амрахгүй байгаа гэх. Тэгээд нөгөө дуусаагүй зүйлээ бас ингээ бодож модоол нөгөө хасах руугаа ороод унтаад ирэхлээрээ тэгдэг. За энэ нь ингээд даймжраад удаад ах юм бол 5-ын тоо ихтэй хүмүүс ялангуяа ганц шиг байвал бас харьцангуй гайгүй 5-ын тоо ихтэй хүмүүс ийм төгшүүрийн байдалтай амьдардаг болчдөг. Тэгээд төгшүүрийн байдал нь юу вэ гэхээр ингээд зүгээр суугаад зурагт ингээд үзэж чадахгүй. Зүгээр суугаад нэг амарч чадахгүй.
зүгээр суугаад нэг ингээ юм ярьчих чадахгүй тэгээ хүнтэй ингээ найзуудтайгаа шоуцсон ч гэсэн хажуугаар дахиад уцаа авахгаал эсвэл ажил амжуулах гал ингээ юм төгшүүрийн юм хурдны байдалтай бас хурд авах гэж байгаа юм шиг тийм болдог байгаа. Тэгэхээр ер нь ингээ анзаараа яг тийм төгшүүрийн байдал илэрчээвэл ер нь 5-ын тоо чинь бас л нэлээд дохио өгөөдөө шүү гэдгийг харж болохоор байгаа. За дээрэс нь 5-ын тоо ер нь бол за юу гэсэн үг 2-р сувг руу ороход байли. Ер нь бол бас яг энэ юутай холбоотой тоо. Нөгөө эрхчлөөнд дуртай гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө харилцаан дээр ч гэсэн ер нь эрхчлөө идэлгээд ах талтай харилцаа байдаг шүү дээ. Ер нь бол ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь болохоор хэрвээ хасах руу ороод ах юм бол одоо мэдээж би нөхөртөө байж ч тэг харилцаанд нэг тийм тохиролцоотой хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ би одоо бас ингээд төчлөдөө явж болно шүү ч гэдэг юм уу тийм юм байж болохгүй. Ер нь нэлээд хасах руу орчих юм бол тэгэхэд ах магадлалтай. Тэгээ энэ дээр яг энэ сэдв дээр бол ингээд цогсоо гэж бодож байна. За тэгвэл за тэгээд нөгөө юу IQ сайтай, логик ухаан сайтай гэдээ ярьсан шүү дээ. Юмыг сайн мэддэг. Ер нь бол яг юм боловсрал одоо нэг юм боловсролын талын юм мэдлэг байгаа шүү дээ. Одоо сургуульд өгж байгаа. Тэрийг бол аягүй сайн шингээж авдаг. Ер нь бол онц сурдаг төрлийн хүмүүс. Тэгээ тэрнээсээ болоод хит нөгөө юм консерватизм руу ороод яг өөрийнхөө одоо яг нөгөө юу хэлмээр юм дээ. Практик юу хоёроор явдаг шүү дээ хүмүүс. Практик нөгөөд нь юу вэ? Одоо бүр үг маань орж ирэх болчихлоо. Практик тэгээд теоремоор явах гэдэг теорем гэдэг лөө. Одоо энэ дагуу гэсэн үг юм уу? Яг сургаалын дагуу гэх юм уу? Тийм яг нэг сургууль дээр заасан чинь практик дээр заримдаа зөрдөн шүү дээ. Тэгэхээр практикаараа биш яг заалгуулснараа ингэж явах гэдэг. Тэгээ шинэ юм руу ингэж хөрвөхдөө бас жоохон муу байгаа гэвэл яг зөвхөн сурснараа зүтгэх гэдэвэл үгүй би ингэж сурсан яхаар ингэх хэвээр ингэж нөө практик дээр өөр чиглэл рүү явуулах гэдэг чинь яг сурснараа өөрөөрөө ингэж зүтгэх гэдэвэл ер нь хасах руу орж байгаа тал хэлэх гэдэг. Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Угаасаа л би ингэж л сурсан. Чиний яриад байгаа чинь буруу гэл нэг зөрүүлээд ч юм уу те. Жохон open mind биш. Тэгээд одоо угаасаа ингээд нөгөө ертөнц дэлхий хорвооч ингээд өөрчлөгдөөд бүх юм одоо шинжлэгдэж хаад бас нөгөө нэг ингээд өрднийхаа мэдлэгтэйгээ ингээд зөрчилдөд байвал бас жохон хэцүү. Тий, тэгээд зөрчлөх гээд байдаг. Тэгээд тэр шин зүйл рүүгөө орох гэхлээр тархин эсэргүүцээд байвал тэрийг эсэргүүцээд байвал ер нь хасах руу орж байгаа гэсэн. За ингээд хасах маань ингээд дуусчлаа. Харин тийм ээ одоо зөвлөгөө рүү оръё. За зөвлөгөө рүү орохоор юунаас эхлэе гэхлээр юу яа. Нөгөө нэг юу ярьсан штэ. Логик сэтгэлгээ сайтай айгу ухаантай хүмүүс гэдэг байгаа штэ. Тийм учраас ер нь бол энийгээ хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд суралцгаа ерөөсө зогсоож авах ёсгүй хүмүүс. Одоо би яг ингээд болчлоо. Ер нь бол айгу тийм суралцах туртай хүмүүс. Би яг болчлоо гэд бас зогсчих юм бол хасах руугаа ордог. Тэгэхээр ингэж суралцгаа өргөжлүүлээл ах юм бол аюу 5 ингээл дандаа нэмэх энерги рүү ороод идэх гэсэн. Тэгээ суралцж гин гэдэг нь болохоор заавал юм их сургууль сурах ч юм уу эсвэл ямар нэгэн тийм сертификаттай сургалтанд сурах биш. Жижигхэн зүйл сурах чинь суралцж байгаа л гэсэн. Одоо миний хувьд ингээд би ер нь бол сүүлийн аюу их сайн хоол хийж сураад байгаа байхгүй юу? Ер нь хоол дээрээ жоохон анхаарал байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө шин жор сурах чинь суралцах байхгүй юу? За тэгээд хүүхдүүдтэйгээ цуг ингээл юм хийж сурдаг шүү дээ. Гараараа жижигхэн зүйл хийж сурах, хүүхдийн гэрийн даалгаврыг одоо аав ээжтэйгээ цуг хийгээрэй гэсэн гэрийн даалгаварт нь оролцож байхдаа тэр хүүхдээсээ шинэ юм суралцж ивэл тэр чинь бас яг суралцж байгаа л гэсэн. Тэгэхээр суралцах гэдэг нь жижигхэн зүйлээс эхэлдэг шүү гэж хэлэх гээд байгаа юм. За 5-ын тоо болохоор багшийн тоо байхгүй юу? Тэгэхээр ер нь өөрийнхөө энэ хүмүүс чи өөрсдөө тархиндаа маш их мэдлэгтэй хүмүүс аахгүй юу?
Тэгэл ухаалах юм бол яг мүлжүүртэй хүмүүс байхгүй юу? Тийм учраас тэрийг харамгүй хуваалцах хэрэгтэй. Хуваалцаад яг юм хуваалцаад тэр хүнд шин зүйлийг өгж гинэ гэдэг чинь багшилж байгаа энерги байхгүй юу? Заавал багшд болох албагүй. Гэхдээ ер нь бол 5-ын тоо ихтэй хүмүүс ер нь тийм багшлах, зааварчилгаа өгөх тийм чиглэл рүү явах юм бол маш сайн амжилттай явж чаддаг. Одоо яг хийх юм биш үү? Чи ингэ өгдөг тий. Тий. Тэгэхээр би одоо ингээд яг ингээд подкаст хийгээд байгаа нэг шалтгаан нь бас энэ 5 нэмэх рүү оруулах гэдэг байгаа байхгүй юу? Тий. Одоо ч гэсэн 5 байгаа. Нэмэх рүү орж байгаа юм байна. Тий. Тэгэхээр одоо чи дээр ингээд ярилцаад энийг апплод хийгээд хүн сонслоо, нэг хүн сонслоо шууд чи дээрийн 5-ын тоо нэмэх рүү орж эхэлж байгаа гэж ойлгож байна. За. Тэгэхээр гоё яагаад? Тийм байна. За дээрэс нь 5-ын тоо ер нь бол айгу замбраагүй байх гэдэг учраас яг го системийг бий болгож иж 5 маань жоохон замбраатай болж иж 5 маань нэмхрөө орж идэг. Тэгээ ингээ өөрийнхөө орчин тойрныг ингээ хараад ер нь л ингээл бүх юм чинь ингээл замбраагүй байх гал level ер нь 5-ын тооч хасах руу орж байгаа гэх шинж одоо зөвхөн доторх чинь замбраагүй байх. Хорт сунар шкаф чинь хит удаан хугацаанд арай л дэндүү замбраагүй байх тий. Их мэтлээ. Тэгэхээр нэг тодорхой хэмжээгээр ийм хэсэгцэнд оруулах хэрэгтэй гэсэн. Тэгээд тархин доторх ч хүртэл замбраагүй байгаа учраас түгшүүрийн байдалд орж байгаа. Тэгэхээр тархин доторхой ч гэсэн цэгцлэх замбраагүй байдал хаач байж болно. Яг ингээ анзаарах юм бол. Тэгэхээр энэ замбраагүй байдлыг ер нь бол хаяадаа ингээд цэгцлээл байх хэрэгтэй. Тэглээгээд хэтэрхий бас лаг бүх юм цэгцтэй байх ёстой гэсэн үг биш шүү. Хэдүүлээ яг гоё баланстай юм. Тий. Зүрхтэй байна. За, 5-ын тооныхон айгуу сайн ярьж авах хэрэгтэй. Ялангуяа 2-ын тоотой цуг явж ивэл бас заавал ярьж авах хэрэгтэй төрлийн хүмүүс аахгүй юу? Харилцаа айгуу чухал гэсэн үг. Харилцааны гурвалжин чинь 5-ын тоогийн чинь бас нэмэгдүүлж идэг. За, жишээлбэл 2-ын тоо гэж юу яриад байгаа юм гэхээр миний харилцаа амжилтын кодонд бас 2-ын тоо байгаа. Тэгэхээр би нийт 5 тооноос 2 5-тай 1 2-тай авахгүй юу? Тэгэхээр би ер нь ярьж ах хэвээр. Тэг харилцах хэвээр. Тэгэхээр энэ ингэж ярих айгуу чухал байна. Тэгэхээр өөрсдөө нөгөө гэрээсээ гарахгүй байгаа л хүнтэй харьцахгүй байгаа л бид нар ч өөрсдөө л яг тэр байдалд ордон штэ. Гэрээсээ гарахгүй хүнтэй харьцмааргүй санагдаад ингээл нөгөө тотгошоогоо яваад ах юм бол хасах руу ороод идэг. Тэгэхээр ингэж өөртөө нийгмийн харилцаа үүсгэж харилцаанд орж иж 5-ын тоо чинь нэмэг рүү орно гэсэн. За одоо жишээлбэл чи хэд бол бас яг тэгээд нь штэ. Хоорондоо харилцаад яриад штэ. Өөртөө бий болгож штэ. Хоёулаа ингээд харилцаа яриа хийя, подкаст хийя гэж. Тэгэхээр яах гэсэн байх нь одоо нэмэгдээд би хоёроо бас нэмэг рүү оруулж байгаа. Энэ подкастыг хийснээр болж штэ. Би ерөөсө 5-ын тоонд анхаарч байгаагүй нөгөө хайртай 3-ын тоонд л анхаар. Тэгээд чи балансаа алдагдуулаад байгаа байхгүй юу? Харин тийм байж. Яг ингээд анзаарсан чинь 5-ын тоон дээр надаа ингээ хас руу оруулсан бас нэлийн хэдий юм байгаа юм байна. Одоо яг төслүүдэд дуусахгүй байгаа л тэгээд олон юм давхар хийх гээл тэгээд би бас ерөнхийдөө ингээд өөрийгөө яг замбраатай байдлах гэж амар хичээдэг байхгүй. Тэгээ яг юм хөглөрөөд ирэх юм бол стресс гэдэг. Тэг юм айгүй амархан хөглөх гээд байдаг амар сонио. Хоцмоц амар амархан хөглөх гээд байдаг байхгүй. Тэгээд яг ямар санаал одоо ингээд их цэвэрлэгээ хийгээд хэрэгтэйргүй юм хайж явах тий. Тэ. Яг тийм байхгүй юу? Сүүл рүүгээ нөгөө тэр чинь ингээд хит олон удаан хугацааны бүр сүүл рүү аимсаж болчихсон шүү дээ. Тэгээд барьсан тайснаач юу санахаа ойлол. Их гээд байдаг байхгүй юу? Тийм. Тэр нэг чиэнд нэг зөвлөжсэн шүү дээ. Миний тоонд бас ингээд тодорхой байдал айгу чухал. Ингээд одоо жишээ нь project нэг юм төсөл эхлүүлж явахдаа одоо яг жишээ нь нэг тийм ойролцоо яг тэдний өдөр тэгээд тиймдэг нэг бүх юм тодорхой болгочоор би айгу ингээд product юм хийж идэдэг. За нэг тийм ингээд бодчихгоот ерөөсөө гараас гарч өгөхгүй байгаад. Тий, тодорхойгүй байдал чинь хасах руу оруулаад төгшөөрийн байдал руу оруулаад тэгээ стресстүүлээд тийм байна.
За тэгвэл 6-гийн тоороо орох уу? За тэгээ. За 6-гийн тоо миний бас дуртай тоо. Гэхдээ надад айгүй цөөхөн байдаг. Надад их байдаг ч болоосоо гэж боддог тоо маань 6-гийн тоо байгаа. Тийм үү. Тийм 6-гийн тоо чи айгүй гоё тийм мэдрэмжийн тоо ахгүй. Өмнө нь бас 2-ын тоо мэдрэмжийн тоо гэж ярьжсэн шүү дээ. 6-гийн тоо болохоор юу тал руугаа гэхээр илүү тийм урлаг, тийм эстетик ингээд тэгээ нүдний одоо эрэгтэй яриад байл та хүний нүд ооштой тэгээ нүдэрээ ингэж харж гоё ингээл тайв аваад нүдээ ашиглаж өөрийнхөө авиасыг бий болгодог. За жишээлбэл ингээд юу яадаг ш ингээл хинч заагаагүй байхад хувцсыг айгуу гоё зохицуулаад өмсдөг. Хинч заагаагүй байхад орчноо ингээд айгуу гоё өнгөөр нь зохицуулждаг. Энэ ширээтэй энэ сандал цохино, энэ хамтай энэ хөшиг цохино гэдэг ийм гоё зүйлийг бий болгоод байгаа шүү. Тэр хүн чинь нүдэрээ ажиглаж 6-гийн тоотой хүн нүдэрээ ажиглал аан заа гэж шууд ингээд юу ачдаг байхгүй мэдээллийг авчдаг. 5-ын тоо тархиараа шууд авдаг гэсэн бол 6-гийн тоо чинь тэгж авдаг байхгүй. Тэгээ энэ нь шууд өөрийнх нь авиас чадвар давуу тал нь болчдөг. Ер нь дизайнер хүмүүс их байх шинжтэй юм шүү те. Тийм, дизайнер, нүүр буддаг хүмүүс, стилист, за тэгээд нөгөө интерьер дизайн, за тэгээд гараараа гоё юм хийдэг зураач нар байна те. Гараараа гоё юм гэдэг одоо яг чиглэлүүд нь зөндөө байгаа штэ. За тэгээд гоё ширээ застдаг, ивент одоо ямар нэг юм зохион байгуулдаг хүмүүс ингээд яг гоё чимэглэл энтер хийдэг, чимэглэлийн компанитай хүмүүс байдаг шүү дээ. Тийм зүйлүүд болдог. Тэгээд ийм дандаа энэ бьюти тал руугаа, гоо сайхан тал руугаа юу хийгээд байгаа өөрсдөө хийхгүй байгаа ч гэсэн ийм подкаст, блог хийгээд байгаа хүмүүс шүү дээ. Хүмүүс ийм гоё ярьж мараал ч юм уу те дүгнэлт хийж ярьж мараал те ийм тренд болж байгаа шүү. Өөртөө хийдгүүн бүртлөө ингээд яг тэр гоё тийм нүдэрээ хараад гоо зүүн таашаал авч байгаа зүйлүүд рүү ямар ч байдлаар яриа байдлаар видео байдлаар ч юм уу орж байгаа хүмүүс 6-гийн тоо сайтай байгаагийн шинж. За би шууд 6-гийн тоо давуу талаас нь яриад хэлсэн юм шиг. Чичээс би тоогийн тий хасхаа ярих гэж байгаа. Тий. За хасхаа ярья. Тэгвэл тий 6-гийн тоо юу вэ гэхлээр шууд өөрийгөө хайрлахаа болчдөг. Ялангуяа бүр ингэж үзэмж талаас нь. Тэгэл өөрөөсөө дандаа өөсийг хаагаад миний энэ хамар муухай, миний энэ одоо ингээл хариун унжсан байж гэдэг юм уу те яг юм гадна төрхөөрөө өөрийгөө гоочлоод байвал юм л олонгод өөрөөсөө өөсийг хаавал гоочлол талын дараа л нэг өөсийг хараад байвал 6 бүр маш их хасах руу орсон байгаа юм шинж. Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр 6-гийн тоо харизм айгу өндөртэй байхгүй энергийн түвшинд угаасаа шууд хүнийг айгу гой татдаг тоо учраас хамгийн түрүүнд өөрийгөө яг төгс гоё гэдгээ мэдэрч яах ёстой тоо байхгүй юу? За тэгээд 6-гийн тоо ихтэй хүмүүс гоо сайхны хагалгаанд ороод яг ийм гаднах үзмжээ ингээ өөрчлөөл ирээд ирэхээр ер нь бол хасах руу нэлээд орж байгаа юм бас шинж болчихсон. За дараагийн нь болохоор өөрөөсөө эхэлчихлээ тий. Одоо дараагийн шат нь юу болох вэ гэхлээр бусдаас өөсийг хайдаг. Бусдаас өөсийг хайхтаа энэний өссөн зэгсгэр байна. Хувц нь муухай байна. Тэгээ дандаа нөгөө нүдэрээ харж байгаа юмараа гэж гоочдаг. Ялангуяа ойр татныхаа хүмүүсийг. Ер нь бол нэг гоо сайхан юмны гоёыг нь харахгүй гоочлоод л эхлэх юм биш үү те? Тий. Өөрөөсөө ч тэр хүнээс ч тэр ингээд гоёыг анхаарал хандуулахгүй муухай руу нэг хитрхийн анхаарлаа хандуулдаг. Тий. За тэгээд айгүй их тийм амархан гомдоол, амархан тунирхаал, амархан депрессэнд ороод бүр стресс биш шүү. Бүр депрессэнд ороод ивэл ер нь бол 6-гийн тоо чинь нэлээд хасах руу ороод байгаагийн шинжийг илэрхийлдэг. Тийм байгаа. За дээрэс нь ер нь бол ажил хийх дургу болоод ивэл одоо хөдөлмөрлөхгүйгээр зүгээр л
хүн ашиглаад ч юм уу те одоо хүнийг одоо мөнхтөө одоо жишээлбэл би өөр дээрээ төлөөлж ярил л да. Одноо гайгүй ажил хийдэг, одноо гайгүй мөнгөтэй юм чинь би нийлчих гэдэг юм уу те. Одноо одоо юу мэрч юм дээ. Яг нэг юм даалгах чи яа. Тий, даалгах чи яг зөв. Тий, эн чинь нөгөө нэг бас юу байхгүй мөнгөний урсгал штэ. Хөдөлмөрлөхгүйгээр өөрөө юм олж авах гэдэг штэ. Материалын зүйл олж авах гэдэг штэ. Хит тийм зүйл рүү ороод тах юм бол хасах руугаа ордог. Тэглээгээд 6-ын тоо ихтэй хүмүүс ялангуяа мөнгөний гурвалжинтай ихтэй хүмүүс маш удаан хугацаанд дургүй ажил дээрээ суух юм бол айгүй бас хасах руу орчдөг. За тэгвэл нэмэх рүү яаж орох юм бэ гэхлээр хамгийн түрүүн ярьсан шүү дээ. Нөгөө одоо юу яа тархитайгаа ажиллаж эхлэн гой сайхан зүйлийг хүлээн зөвшөөрч сурна, өөрийгөө харилж сурна гэсэн. Тэгэхээр өөрийгөө хүмүүс ингэж тэгвэл би ингэж яаж өөрийгөө хайрлаж сурах юм бэ гэж шүү дээ. Тэгэхээр өөрөө л өгүүлтэл аавна. Үнэхээр тэр харвин маань үнэхээр харвиндаа хайртай хүмүүс үйдэг шүү дээ. Тэд нар чинь бүр 6-аа нэмэх рүү оролцсон. Тэд нар чинь заавал 6-тай байгаа заяа. Нилээд 6-тай байгаа заяа. Ихтэй хүмүүс байдаг шүү дээ. Тий. Тэд нар чинь өөрийгөө байгааг нь хайрлаж сурсан байхгүй. Үнэхээр үгүй ээ би тэр харвин одоо илүү хэцэг хүлээн зөвшөөрч чадахгүй гэсэн хүн байх юм бол тэгвэл тэгээд тэр хариунгаа багасгана л гэсэн. Өөрөө л үйлдэл аавна. Хоолны дэглэмээ барьна уу, эсвэл спортоор хичээлнэ үү, дасгалаа хийнэ үү, эсвэл гоё LPG аппарат бүх юм хөгжсөн шүү дээ, тий. Аппаратаар гоё тураадаг юм байна шүү дээ. Тэгнэл гэсэн. Үнэхээр чадахгүй байвал. Гэтэ энэ хүн нэг л жишээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн хүн маань өөрөө бас бодож байгаад тэр зүйлдээ тохирсон үйлдэлүүдээ өөрөө хийж эхлэх ёстой. Тий, өөрт тохирохоор гэсэн үг тий. Тий. Тэгээд за дээрэс нь нэмэх рүү оруулах зүйл юу вэ гэхлээр хэд тасах руугаа орчихлоор эсэргээрээ нөгөө гоё зүйлийг харж чадхаа болоо нөгөө бүх юмыг нөгөө гоочлдог гэж яриадсэн шүү дээ. Тэгэхээр чи нөгөө бусад зүйлээс гоё зүйл харахаа болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө юм гоё зүйлтэй газар руу явж эхэлнэ гэсэн. За жишээлбэл гоё үзэсгэлэн худалдаа руу явж ч юм уу те. Эсвэл гоё жүжиг үзэх ч юм уу. Тэгэж өөрөө хүчилж 6-аа нэг үйлдэлээрээ нэмэх энерги рүү орох урсгалыг бий болгоно. Одоо гоё байгальд гарах ч юм уу те. Тий, эсвэл гоё театр гоё юм үзэх, цирк үзэх ч юм уу гэдэг одоо зөндөө юм байгаа шүү дээ. Тийм зүйл хийж 6-аа их төгчүүлж эхэлнэ гэсэн. За 6-ны тоо яг ийм гоё үнэнч харилцаатай айгуу тийм гоё харилцааны тоо баггүй давхар тэгэхээр ийм хосоо олоод ийм хайрлуулах юм бол бас айгуу гоё нэмхрөө ороод гэдэг өөрийг юм хайрлж халамжилж байгаа өөрөө ч гэсэн юм хайр халамжийг өгөөд хосын харилцаа нь гоё байх юм бол айгуу сайн нэмхрөө ороод явж идэг. Тийм таага тэгээд 6-ны тоо чи өөрөө би түрүү ярьсан ч харизм айгүй ихтэй байхгүй хүний өөртөө айгүй сайн татах чадвар өндөртэй. Тэгэхээр тэрийг бас мэдээд авчвал зүгээр ах гэж бодчих. За. Манай дараагийн тоо руу оръё тий. 7-гийн тоо. За 7-гийн тоо бол маш хүчтэй тоо, дайчны тоо, цэргийн тоо. Тэгээд дээрээс байгаа гэсэн үү байхгүй гэсэн үү? Надад байгаа. За. За 7-гийн тоо 5-ын тоотой нийлэхээр яадаг гэж. Одоо нөгөө гялтуналдаг хүмүүс аахгүй юу? Айгу олон ажил амжуулдаг. За тэгээд ажлынхаа дундуур нь зорилго тавингууд цаад бэрхшээл гарч ирсэн ч гэсэн ерөөсөө бууж өгдөггүй. Одоо шалтгаан тоочоод байдгүй гэсэн багхгүй юу? Одоо бид нар чинь тэгэх гээд идэв шүү дээ. Ингээд нэг юм хийж байгаа л угаасаа ковид гарсан болохоор тэгээ болцсон юм аа гэдгүү хүмүүс л ахгүй юу? Ковид гарсан болвол тэгвэл ийм аргаар хийчихээ. Заавал одоо бодсон зүйлээ хийх гэдэг байхгүй юу? Тий. Тэгэхээр 7-гийн тоо ихтэй эсвэл
4-ийн тоотой хосолсон эсвэл 5-ын тоотой хосолцохороо бас айгүй тийм нэг зүйл рүүгээ айгүй сайн явж чаддаг төрлийн хүмүүс. За тэгвэл сул талаас нь хэлье. Нэг залхуураад ирэхлээрээ бүр амар залхуурдаг. Тэгээ бүр ингээд залхуураад ингээд тэрнэндээ стресстэй явчихлаараа юм зориггүй болчдөг. Бүр зүгээр юу хийж байгаагаа хүртэл мартлаа. Тий. Тэгээд бүр би ер нь ямар зоригтой байлгүй бүр зорилгоо мартчихдаг. Тэгээд дээрэс нь тэр нь даамжраад ирэхлээрээ юм гоё амьдралаас юм юу таашаал авах болчдөг. Агад нэг юм амар гоё баярлах зүйл байгаа шүү дээ. Тэрнээс нэг тийм баярлахгүй байгаа л гэдэг хүмүүс идэв шүү дээ. Тэр чинь нөгөө нэг 7-гийн тоо чинь л төгшүүрт ороод байна гэдгийг анзаарч болно. Тэгээд дээрэс нь 5-ын тоотой нийлчихээрээ нөгөө нэг 5-ын тоо чинь олон зүйл рүү савчаад исэн шүү дээ. Цацраад исэн шүү дээ. 7-гийн тоотойгоо нийлчихээрээ сайхан савчиж өгнө. Тий. Бүр сайхан савчиж өгнө. Надад бас 7-гийн тоо байгаа. Энийг би өөрийнхөө айгуу давуу тал гэж боддог гэсэн байхгүй юу? Нөө мультитаскинг гэдэг олон зүйлийг зэрэг хийж чаддаг байхгүй ууг нь бол уцаар ярангаа одоо жишээлбэл подкаст сонсонгоо аяа угаачдаг тэгсэн мөртлөө хажуугаар нь хувцас угаалгын машинд угаачдаг ингээд амар олон зүйлийг зэрэг хийж чаддаг байхгүй юу? Даач энэ зүйл чинь тухайн үед ингээд айгуу олон зүйл амжуулаад байгаа юм шиг мөртлөө тэрийг хэд удаан хугацаанд тэгээд хийгээд тахлаар хасах руугаа ороод хатхын суур бол авчиж авахгүй жижигхэн юмнаас төвлөрч чадхаа болоод тэгээд би яг ийм байсан. Тэгээд одоо бол айгүй хичээж байгаа. Нэг зүйл дээр эсвэл ядаж хоёр зүйл дээр төвлөрөх гэж хичээж байгаа. Энэ дээр айгүй ажиллаж байгаа. 7-5-ын хослолыг би эсвэл амар савчаад байгаа. Би яг юу тэгээ надад ч хосолцоод байгаа байхгүй. Тийм. Би яг өөрийгөө яг фокус миний фокус хаана байна гэж бүрсүүлдэ өөрөөсөө асуугаад би яг юу хийж илаа гэж. Ер нь энэ дээр харин тийм байгаа. За дээрэс нь 7-гийн тоо ч юм болохоор тийм хөдөлгөөний тоо баггүй юу. Тэгэхээр нэг газартаа маш удаан байгаа тэрхлээр хасхраа ордог байхгүй. Тэгээ жишээлбэл Улаанбаатараасаа гарахгүй 2 жил болсон хүмүүс байж л байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ялангуяа 7-гийн тоотой хүмүүс байх юм бол тэр хүмүүс нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр дандаа ийм газар зүүн байршлаа сэлгэжээж 7-гийн тоо чинь нөхрөө орж идэг. Тэгэхээр ойрхон салхинд гарах, эсвэл гоё алхах, эсвэл одоо ингээд гэр ажил гэсэн маршруттай хүн байгаа болвол яг нэг замаараа явах биш. Одоо бид нар чинь инхтайны гүрээр явдаг болвол арай өөр гүрээр явах ч юм уу тийм ингэж нөгөө жоохон юм явж байгаа. Одоо Google Map-аар харъя л та бид нар чинь дандаа Google Map ашиглаад байгаа шүү дээ. Тийм. Тэр явсан чиглэлүүд чинь ингээд рекордлцсан байдаг шүү дээ. iPhone рекордлцсон шүү дээ. Ингээд нөгөө хаагур явсны чинь тэр чинь юм жоохон иш тишээ болцсон байх хэрэгтэй байхгүй юу? Гадар тийж нөгөө юм. Тийм. Хит удаан ингэж нэг хэвэндээ байцсан болвол тийм зөвлөгөө өгч байгаа шүү. Хэрвээ тэгдэг болвол сайн байна. Таны 7 чи ер нь бол яг тийм хөдөлгөөн их тал дээр бол нөхрөө орж шүү. Нэмэхээ бариад байгаа юм байна гэдгийг ажиглаад харчих болно. Тэгээд нэмхрөө орох юмнуудаа ярьчих. Ер нь бол айгүй тийм зоригтой хүмүүс аахгүй яг сэрээрээ тэгээд айгүй зоригтой. Тэгээд би даасан хүмүүс айгүй тийм бие даасан хүмүүс. Тэгэхээр энэ байдлаа дандаа хадгалнаа. Тэгжээж 7-гийн тоо чинь нэмэхтэй байна. Тэгээд идэвхтэй байдлаа ерөөсөө болж өгвөл алдагдуулахгүй байх. Идэвхтэй байдал юун дээр ч бол юун дээр байж болно шүү дээ. Одоо ажил дээрсэн дэ идэвхтэй байгаа л. Тийм. Одоо жишээлбэл би 2 хүүхдийнхээ цэцэрлэг сургууль үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байхгүй юу? Тэгэл аав ээж өстө нэрээ идэвхтэй ээж шүү гэж тэгдэг. Тэгэхээр хаач идэвхтэй байж болно. За дээрэс нь 7-гийн тоо ер нь жоохон бясалгал ер нь хийж авах хэрэгтэй. Өөрийгөө юм тайвшруулах, одоо релакс хийх юмнуудаа бас айгуу сайн хийж авахгүй болвол нөгөө дайчин цэргийн энергитэй гэдэг байгаа шүү дээ. Тэр нь нөгөө хит их дэше явчих юм бол
хүмүүс рүү илүү ингэж нөгөө бас хүчтэй уурлахаараа тий дүрс хийх талтай байдаг. Тэгээ нөгөө дүрс хийдэг бас тоонууд байгаа даа шүү дээ. За тэгээд бид нартайгаа хасчих юм бол бүр сайхан явж өгнө шүү дээ. Дүрс гээл ерөөсөө. Тий. Тэгээд ер нь бол сүнслэг байдал ер нь айгуу тийм сүнслэг хүмүүс ахгүй сүнслэг байдал гурвалжингаа бас сайн итгэж явах хэрэгтэй. Тий. За, тийм байна. Дараагийн тоо маань 8-ын тоо. Мөнгөний энерги ихтэй тоо. Тэгэхээр хасах руугаа орчихоор 8-ын тоотой хүн байвал хэтэрхий материалын зүйл дээр төвлөрөхгөө дах магадaltaй болчтой. Тэгээ материалын зүйл рүү яваад хит их ажиллаад хит материалын ертөнц рүү орох гээд дах магадлалтай. Мөнгө. Мөнгө гэлээ. Тийм. Мөнгө л олж ивэл эн чинь мөнгө штэ. Тэгэл цаг хугацаа хүртэл мөнгөөр хэмжигээл те. Тэгээд дах магадлалтай. Тэгэхээр тийм болох гээд байдаг. За 8-ын тоо маань өөрөө айгүй тийм шудраг тоо ахгүй юу? Ер нь бол хүмүүсийг хамгаалаад, өмгөөлөөл ийм шудрагын төлөө яваал хит шударгаар явах гал тэгэл эдгээр над шударгаар явах нь зөв. Тэгэхээр 8-ын тоо чинь нэмхрөө орно. Хит гэдэг нь болохоор юу болох вэ гэхлээр шударгаасаа болоод юу заргалтах гэдэг. Би ингэж аах тий. Энэ яхаараа ихтэй энэ шудраг бус байна. Ингээл нөө бослог хийгээл те. Бослог хийгээл гэдэг хүмүүс идэв штэ. Бослог хийгээд байгаа хүмүүс чинь 8-ын тоо чинь 7-гийн тоотой таслал те. 7-гийн нөгөө нэг дайчны тоо ингээл нэмэгдээл ирэхээрээ те. Тий, тэгэхээр тэгээ бусдыг шүүмжлээл энэ одоостай нэрээ юу одоо буруу аргаар мөнгө оллоо гэж хүмүүнийг ингээл яриа шүүмж мэдээ үзэж явахтай хүртэлтэй энэ юу хийсэн гэх тий гих мэдчлэн зүйл ажиглагдаад байвал 8-ын тоогоо та хасах руу оруулаад байна шүү гэдэг нь харагдана. Нэг тийм шаардлагагүй юм шудраг хүмүүс тий. Эсвэргээрээ холихны хүмүүс болчихдог. Ямар амар юм. Тийм агастай. Эсвэл хит шудраг нөгөө тал нь хоёр талтай байхгүй. Нөгөө талаараа 8-ын тоо маш ихтэй ингээд явах юм бол нөгөө материалын зүйл нь юу хайцсан хит материалын руу ороод яцсан дөнгөд юм лөөшчд мөрчд болно гэсэн. Ямар муухай идэж үү те. Нөгөө хүрлээ шиг идэгээд шүү дээ. Хоолойгоо. Тэгэхээр тийм байгаа. За хит их нөгөө мөнгөний тоо учраас мөнгө бодоод ирэхлээрээ нөгөө химнэх гэдэг. Химнэл тий. Химнэхтэй тэр нь химнэх бол зөв штэ. Ер нь бол санхүүгийн аль болох химнэлттэй байгаад торимтлалд үүсгээд гэж яг зөвөр явах юм бол эн чинь зөв. Тэгээд тэр үйлдэл чинь ингээд нөгөө даамжраал нөгөө нэмхээ аваад ирэхлээрээ нөгөө дундчаасаа дээшээ яваад нэг хитрэх гээд ирнэ штэ. Тэгэнгүүт хитрхи нэт одоо нэг Америкийн тим юу байдаг үстэй нэвтрүүлэг. Юу яадаг амар харамч юмаа химэндэг ямар скейтерс гэдэг лээ. Нэг тийм байх амар арай л дэндүү. Тий. Нөгөө усаад дахин ашигладаг гээл. Тий. Тэрнээрээ бахархаал идэг. Тий. Машина нөгөө бороо угааж явахдаа машина угааж муугагаал тэгээд. Тий. Үнэхээр хүчтэй бороо орж ивэл бас нэг машина угаалгүй л яах вэ? Тэгтээ ингээл банк борооны усаар машина угаах гээд байх. Тий. Тий. Тэгснээ нөгөө нэг бас тэр Америк нэвтрүүлэгт чи дээдсэн шүү дээ. Нөгөө 3 давхар одоо нөгөө 0-ийн цас чинь нөгөө 2 давхартай 3 давхартай гэж яддаг шүү дээ. Нөгөө давхаргуудын хооронд нь салгадаг ч гэж яах шиг. Арай. Тий. Тэгээд нөгөө ялангуяа нөгөө эрэгтэй хүн дээр тэр нь их болчихлоо амар харамч тооцоотой болчтой. Тэгэл эхнэрээсээ мөнгө харамлаад эхнэрээсээ чи яг юунд үрсэн ингээд тэгэл эхнэр нь мэдээж мөнгө асуунгууд яг юу авах гэж байгаа гэдэг хит контролдох гоо тийм болдог. Эсвэргээрээ амар үрлэгэн болчдөг.
Яандра. Тий нөгөө үрээлэд тий ямар ч нөгөө хэмжээ хязгааргүй хэрэгтэй хэрэггүй юм аваад тэгэл нөгөө онлайн шоп мод донтоол тий юм авахгүй л болвол явцдаг шүү дээ. Ялангуяа нэг тийм хамааралтай донтолтын тоо байх юм бол энэ нөгөө юу чи дэмжичдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тоо хаана юунаас хамаарж байгаа юудаа хосож байгаа гэдэг чинь бас чухал болчихж байгаа байхгүй юу. Тийм. За за шудраг гэж ярьсан шүү дээ. Тэгээд нөгөө багасаа ер нь ийм тийм төлөвшил сайтай тийм ухаан сайтай гэхээс илүүтэйгээр ийм ухамсар сайтай хүмүүс байхгүй юу. Тэгэхээр нөгөө багасаа би энийг хийчих юм бол энд маань сайн, би ингэчих юм бол аа маань баярлна ч гэдэг юм уу те. Тэгсээр агаад нөгөө хит өөрийгөө юу яадаг. Өөртөө том шалгуур тавьдаг. Ингээл нэг сайн хүүхэд байх гач гэдэг юм. Тий. Тэгээд би энийг хийх ёстой гэж. Одоо би ихчтэй туслах ёстой гэд өөртөө их чинь надад туслаач гэж хэлээгүй ах чинь. Би ингэх ёстой, тийх ёстой гэд өөрөө тэнгуүдээ тэрийгээ хийж чадахгүй болоод тэнгуүд өөрийгөө буруутгадаг. Тэгэхээр нөгөө буруутгах ямар ч буруу зүйл хийгээгүй гэж буруутгадаг. Тэгээ энэ даймжраад ирэхлээр ер нь олвол ингээд 25 наснаас хойш 35 наснаас хойш гэдэг нөгөө гурвалжингийн маань нөгөө юунууд маань ачаалал маань нэмэгдээд байгаа шүү дээ. Тэгээд ирэхлээр нөгөө амжилт гаргасан ч гэсэн тэрэндээ нөгөө сэтгэл дундуур хүмүүс идэв шүү дээ. Тийм болохгүй гэдэг хасгар орохоор. За тэгээд эн чинь бас лидерийн тоо мотой хосчих юм бол тэр нь бүр их болчдөг. За жишээлбэл би оюутан байхдаа 92 авчлаа гэж бодъё. Тэр чинь сайн дүн шүү дээ, тэ. Тэнгүүтээ би 100 авах байсан. Одоо 97 муу байна ч гэдэг юм уу, тэ. Уул нь бол тэр чинь айгүй амжилт байгаа даа байхгүй, тэ. Тий. Нэг амжилт хаад хана шүү дээ. Тий. Чиний ах жоохон яриа чинь юу ах гэдэг шүү. Царгаад байна. Одоо яаж вэ? За одоо ярьсан. Одоо яаж вэ? Одоо зүгээр. За. Тийм байгаа. За тэгвэл нэмэх рүү яаж орох вэ гэхлээр ер нь бол 8 тоо ихтэй хүмүүс угаасаа нөгөө мөнгөний тоо учраас бизнесмэнүүд айгүй мундаг бизнесмэнүүд 8 тоо 1 тоо агуулсан байдаг. Ер нь бол тэгэхээр айгүй том компани байгуулаад тэрийгээ бүр хөгжүүлээд томруулах юм бол асуудалгүй бүр чаддаг хүмүүс тийм потенциалтай. Тэгэхээр ер нь бол айх зүйлгүй юм эхлүүлмээр өөрийн гэсэн бизнесийг эхлүүлмээр байвал эхлүүлж болно. Тэгэх юм бол 8 тооч итгэвчээд явна гэсэн. Нэмэх рүү орно. Явуулан нэмшүүгөө ороод тэгээд мөнгөтэйч болоод ер нь бол тий. За ер нь нөгөө түрүүн баахан хасах юм ярьсан шүү дээ. Тэгэхээр хууль айгуу сайн дагжих хэрэгтэй хүмүүс. Тэгэхээр хууль бус юм ерөөсөө хийж болохгүй. Хууль бус юм хийх юм бол 8 тоо маш хасах руу орж идэг. Хууль дагна гэдэг нь болохоор яг зөв юмаа хийгээд явж байгаа мөртлөө нөгөө хэмжгээд идэг хүмүүс байгаад байгаа шүү дээ. Ер нь бол жоохон хэмжгээд идэг учраас татвараас зайлс хийчихээ. Бага орлогоо багаар тавьчих. Тэгэх юм бол би арай бага татвар төлөх юм байна гэдэг тийм системд явах гэдэг хүмүүс идэг шүү дээ. Тэнгүүтээ зөрүү нь болохоор бидний ашиг болох гэдэг шүү дээ. Одоо би жишээлбэл 800 мянган төгрөгийн татвар төлөх ёстой байтал би нөгөө ашгаа багаар тавиад 400 мянган төгрөгийн татвар төлөөд зөрүү 400 мянган төгрөг гарч байгаа шүү дээ. Тэнгүүтээ би өөрөөрөө бахархах байхгүй юу? Ваа би өстө нэрээ гой 400 мянган төгрөг хэмжлээ. Тэгээд тэгэж болохгүй. Тухайн үед айгүй гой мөнгө орж нөгөө илүү зөрүү мөнгө орж ирж байгаа юм шиг санагдаж байгаа боловч тэр мөнгө нь юу ч болохгүй. Одоо юу ч болж үлддэггүй. Харин эсвэргээрээ яг шударгаар би 800 төлчих юм бол миний 8 тооны энерги нэмэгдээд тэгээ 8 тоо ч өөрөө мөнгөний тоо учраас эсвэргээрээ миний ажил үс цаашаа яваа дараагийн орлого үйлчлүүлэгч гэдэг юм уу тийм зүйлүүд маань нэмэгдээд явдаг байгаа. За ерөөсөө засаг замбраагүй зээл авч болохгүй төрлийн хүмүүс тэгэхээр аль болох тэгээ дээрэс нь зээл өгч болдгоо төрлийн хүмүүс тийм учраас зээл өгөхөөс
зайлс хийж авах хэрэгтэй. Тэглээгээд ойр дотныхоо хүмүүст одоо яг хэрэгтэй байгаа хүнд нь зээл хэрэгтэй, яг мэдрэмжээрээ явна гэсэн үг. Аха. Тийм. Хэд нэг талаа барихгүйгээр тий. Тийм. Яг нэг үгүй гэж хэлж болохоор хүн байвал тэр хүндээ яаж хийж байгаа л үгүй гэдгийг хэлнэ гэсэн үг. Аха. Тийм. За бусдыг нөгөө шудраг гэсэн шүү дээ. Тэгээ шударгаасаа болоод өөрөөс нь тийм юу энерги гарах гэдэг шүү дээ. Ингээд тэмцээл, шударгын төлөө тэмцгээд ингээд ахаар тэмцэх тусмаа хасах руу ордог. Тэгэхээр энэ энергийг яаж нэмэх рүү оруулах вэ гэхэлэр яг ийм тусалцаа хэрэгтэй байгаа хүмүүст нь гоё хандвийн өгч мөнгөөрөө тий одоо ийм хандив явдсан шүү дээ. Одоо ингээл хүүхдүүдийн хандив хортаадуур тусчлаа, хандвийн аян явж ин ч гэдэг юм уу тий. Тийм хандив өгчих. За эсвэл яг тийм ийм сайн үйлсийн аянд оролцох. Тийм тэр чин дандаа ийм шударгын төлөө айгуу тийм гоё зүйл байгаа шүү дээ. Тийм зүйл рүү орж нөгөө тэмцгээд байгаа энерги эсрэгээр нэмэх рүү оруулна. За 8 тоо дээр ийм байна да. За. Угаас нөгөө нэг 8 тоог мөнгөний тоо гэдэг хэлээд тий. Тий хамгийн хүчтэй мөнгөний тоо чинь 8 тоо байхгүй юу? Тэгээд 1-ийн тоо 5-ын тоо. За. Байдгаа. За тэгээд 9 тоогоо ярьчаад тэгвэл саний ярьсан нөө мөнгөний тоонуудаа ярьчих за. Тэгээ. За 9 тоороо оръё. За 9 тоо болвол айгүй тийм юу тоо нууцлаг mystery. Тийм mystery. Дотроо юу бодож байгаа нь мэдээдгүй өөрийн гэсэн ертөнцтэй тэгсэн бүртэл айгүй тийм ухаалаг амьдралын ухаал. Би өнөөдөр яагаад тэгээ сайн талаас нь яриад байна. Муу талаас нь яриа. Харин за муу тал нь болохоор нөгөө хит татгшоогоо орчдөг. Тэгээд өмнө бас нөгөө нэг хувийн орон зайгаа хамгаалдаг тоомоо гэдээ ярьдсан шүү дээ. Тэрнээс илүүтэйгээр татгшоогоо ордог. Тийм төрлийн хүмүүс яг юу болоод байгааг нь мэддэггүй. Одоо бүр тэгээд гэж байх уу? Тий, тэнгүүтээ бүр ингээд юу ахаа алчдаг нөгөө хүнтэй харилцаж марилцахгүй, тийм сүнслэг байдал руугаа ороод тихгээд идэг, хит тихгээд идэг. Тэгээд эсвэргээрээ нөгөө 8 тооноос юугаар өөр вэ гэхээр хитрхи материаллык биш сүнслэг буруучин руугаа хит орох гэдэг. Одоо мөнгө бол юу ч биш. Одоо мөнгө бол юу гэдгийг муухай зүйл мөл гэл те. Ер нь бол мөнгө байхгүй бол бас хэцүү шттэ. Тийм. Тэгээд нөгөө хитрхи нөгөө философик тийм зүйл рүү орох гэдэг гэсэн. За шүү дээ. За дээрэс нь 9 тоо хитрхи аврагчийн дүрт орох гэдэг. Бүх хүмүүсийг аврах гал бүх хүмүүс тусалгаал дахиад өмнө бас хэдүүлээ тусалдаг тоо яриадсан шүү дээ. 3-ын тоог яриадсан шүү дээ. 3-ын тоо чинь болохоор ойр дотныхоо хүмүүс нөгөө хажуудаа байгаа харилцаж байгаа хүмүүс руугаа орох гэдэг бол 9-ийн тоо болохоор бүр танихгүй мэдгүй хүндээ туслахад бүр нөгөө бүр гээд хит тий нөгөө тайргаа бүр хит танихгүй хүмүүс ингээд хүнд ингээ хит тусаад байхаар өөрийгөө гаргуунд нь хагаад байгаа юм лээ тий. Тий, тэнгүүтээ туслахтаа нөгөө өөрөөгөө хохироож тусалж ивэл одоо бүр хасах руугаа орж ийнэ гэсэн үг. За 9-ийн тоо дээрэс нь юу яадаг? Айгүйх нөгөө юмнасаа салж чаддгүй хүмүүс аахгүй юу? Хог ялангуяа ийм нөгөө хуучин юмнасаа нөгөө түрүүн хог новш гэж яриадсан шүү дээ. Тийм юм цуглуулдаг хүмүүс аахгүй юу? Үгүй манай roommate яг 9 тоотой хаа бүр яа тэгээ бүр ингээ хаяач гэдэг нь үгүй гээл. Тэнгүүд тэр нь шаал хэрэггүй юм. Одоо чи болохоор ингээ ярьж штэ тос мос нөгөө хугацаанд дууссан тос мос гэдэг яриад байгаа штэ. Тэр чинь болохоор чиний хэрэглээнд байгаа юм байгаа байхгүй. Чи тэр тосыг хэрэгжилж ийсэн.
Тэгээд яах вэ? Явандаа өөр тос аваад нөгөө орлуулад тэгэл тэрийг мартаад тэгээд удаан байлгах. Одоо мартсан болохоор удаан байлгаад тэгээд замбраагүй байдал үүсгэсэн байгаа байхгүй юу? А 9-ийн тоо болохоор юу яадаг? Бүр ингээд хадгалаад бүр угаасаа хэрэглэхдэггүй бүр хэрэглэх боломжгүй юмыг. Тэгээ хэрэглэх боломжгүй юм юу вэ? Гоё жишээ аав л та. Чи надад санаа өгөөч. Одоо чи манай roommate байгаа байхгүй юу? Ингээд бах уловчлууд байгаа байхгүй юу? Ингээд өөрт нь ингээд багтсан гинэ. Тэгээ ингээд би хийсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд хуучин тэгээ ингээд өөрт нь багтсан тийм уловчлууд хэрэглэх боломжгүй. Тэгээ тэрийг хайждахгүй. Чи хэрэглэх үуч шиг. Би юу гэж хэрэглэж идэв. Ер нь гэх тийм ингээд амар их тийм одоо ингээд хатсан палмастер энэ төр байгаа байхгүй юу? Тэрийг тийм шүү дээ. Хатсан палмастрыг яаж ч болохгүй шүү дээ. Хэрэглэхгүй тэгсээр нь хаяхгүй. Тэгээд угаасаа өөрийгөө нэг тийм би угаасаа хогт үүдэг, би угаасаа хогт үүдэг биш, би угаасаа хогт цуглуулагч гэдэг өөрөөсөө нэр өгсөн дээ. Тийм баа. Тэгээд нөгөө одоо жишээлбэл юу яадаг шүү дээ. Ялангуяа нөгөө эмэгтэй хүн дээр анзаарэгддэг 9 тоотой. Ялан ингэдэг нөгөө тэгээ өмнө нь хүнтэй өргөжлөө гэж бодсон шүү дээ. Тэнгүүд X-ийнхаа урд нь өргөжсөн хүнийхээ бэлгэлсэн бэлэг энэ төр ингээл хадгалаа. Зураг мурыг хадгалаа. Тэ бүр тийм. Тэгээ манай нумерологийн багш байгаа байхгүй юу? Багш маань бас нэг ингээ яриа өгчээсэн. Тэгсэн чинь бүр 9-нд төрсэн найз нь байгаа байхгүй юу? Тэгээ бүр амар олон жил 9 тоон ингээд хасхраа ороод байгаа нэгэд ажиглагддаг өөрт нь. Тэгээ бүр сүүл рүүгээ бүр аргаа ороод хэлсэн гинэ. Гүй чи наад X-ийн зургийг чи бүр өчнөө жил хадгаллаа гэж байгаа байхгүй юу? Бүр өчнөө жил хадгалсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ зураг, өгсөн бэлэг, цуг одоо авч исэн зүйл мөл ингээд бүр ингээд нөгөө зойрхоо нөгөө подолынхаа өрөөнд хадгалсан. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь үгүй гэд эсэргүүцээд байсан чинь ус алдаад тэгээд тэр подол нь бүр усанд живээд тэгээд тэр зүйлүүд нь бүр ингээд нороод нэвчээд тэгжээж бүр хайсан гэж байгаа байхгүй. Бүр хорвоо ертөнц бүр хаяач гэж тэгсэн ингээд тэгээд тэгж ярьж ирсэн. Тийм төрлийн хүмүүс аахгүй. Тэгээд 9 тоотой хүмүүс дахиад нэг хасах юм нь юу вэ гэхээр нөгөө хитрхээ ингээд өөрийн ертөнц рүү ороод ийм болчихоо штэ. Тэнгүүд нөгөө хосын харилцаагүй айгу удаан явдаг. Хосоо олж чадахгүй. Одоо сингл тэр өөртөө адилхан хайх гэдэг. Тийм. Тэгэхээр нөгөө маш удаан хугацаанд ийм жоохон ганцаардмал гэх юм уу та. Ганцаараа байгаа хүмүүс чинь бас 9 тоонд хэд удаан хугацаанд хасах руу орсон байгаа юм. Шинж байгаа. За. Тийм. За, ер нь бол 9 тоо бусдад нөгөө тусалдаг гэдэг ярьсан шүү дээ. Ер нь бол тусалж явах хэрэгтэй. Хэрэгтэй тодорхой хэмжээнд. Тэгээд бүр ингээд хүнд туслахыг хүсэхгүй. Одоо өөрийнхөө нөгөө 5-ын тоо ярьсан шүү дээ. Мэдлэгийг хуваалцахыг хүсэхгүй. 5-ын тоотой ижлэхэн зүйл нь тэр байгаа байхгүй юу? Болчих юм бол бас хасах руу ордог. Тэгэхээр бас мэдлэгээ хуваалцах хэрэгтэй юм шүү дээ, тий? Нөгөө амьдралын ухаан ихтэй хүмүүс гэсэн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр мэдлэггүй тахгүй юу? Сүнслэг гурвалжингийн мэдлэг. 5-ын тоон дээр болохоор дандаа нөгөө тархиараа олж авсан нөгөө боловсролын системээр олж авсан мэдлэг гэж ярьсан шүү дээ. Академик мэдлэгүүд. Тий. Илүү академик мэдлэг талын хүмүүс аахгүй юу? Илүү тийм туршлага, морчлого ярьдаг, ажил ярьдаг. Үгүй энэ ажлыг чи ингэж хийх юм аа, энийг чи ингэж юм аа гэдэг болвол 9-ийн тоо болохоор зүгээр амьдралын туршлагаас үгүй одоо харилцаан дээр тэгдгүүн байлээ, үгүй буулт өгөх хэрэгтэй юм байлээ гэдэг нэг тийм илүү амьдрал тал руугаа тийм зөвлөгөө өгдөг төрлийн хүмүүс аахгүй. Тийм. За тэгвэл 9 энерги яаж нэмэх рүүгээ орох вэ гэхлээр ер нь бол гой нээлттэй байх хэрэгтэй. Яг өөрөө бас ингэж харилцаа хайж хүмүүстэй танилцаж ингэж нөгөө хэд татгшаага авахгүй тул гадагшаага чиглэсэн үйлдэлүүдийг яг өөртөө тохирсон би энийг хийх юм биш тэгээд өөртөө тохирсон зүйлүүдээ хийж авах хэрэгтэй. Тэгжиж нэмэх рүү орно. 9-ийн тоо
Агийн даваа тал гэх юм бол маш ой санамж сайтай хүмүүс байгаа. Танаа румейт чинь ой санамж сайтай юу? Сайтай. Амар чи ингэсэн бидтэй, чи тэгсэн бидтэй гээд зам мамын нэр мэрийг амар лаг мэдээдтэй маа. Тэг замаар ингэж яваад би бол надад Google Map хэрэглэдэг л дээ. Ааха. Тэгэл нөө тэдэн царын тэдэн тийшээ явсан маасан гэл. Ой санамж айгуу сайтай ахгүй юу? Тэгээ тэрийг бас давуу тал болоход юмд ашиглаж болно шүү дээ. Тийм. Би ч юм болохоор өөрөө 9 төрсөн байхгүй юу? Тэгээд нэрээ би ой санааж бүрмэхээр сайтай заяа. Бүр хүмүүстэйгээ заримдаа бүр тэдэн оны тэдэн сарын тэдэнд гэж ярьдаг заяа. Бид нэр тэдэн сарын тэдэнд уулзсан бидтэй. Яа чи болчооч тэ цаамал гэж явж. Яаж санаад байгаа юм бэ гэдэг аахгүй юу? Харин тий. Бид нэр л тэр аха. Тэрийг тэгэхээр хэрэгцээтэй зүйлдээ ашиглах юм бол даваа тал байгаа зү. Тэг яалтчгүй ковид тусаал тэр маань жоохон багассан. Тэг ковид тусгаар ай санаж муудаад байна гэсэн. Тэгэж л багассан. За айгуу тийм бас авиаслаг хүмүүс авиаста тэгэхээр юм өөрийнхөө авиасыг мэдж байгаа бол тэрийг хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэх юм бол 9-ийн тоо чинь нөхрөө ордог. Минийд ч айгуу авиаслаг штэ. Баярлаа. Айгуу авиаслаг. Тэгээ би ч хуучин бас айгуу тэгдэг байсан шүү дээ. Үгүй гэдэг байсан шүү. Намайг авиастаа гэд хүмүүс хэлнэ шүү дээ. Тэгэхээр надад үгүй гэдэг байсан шүү дээ. Бас нь. Тэгэхээр хасруугаа орсон байсан гэсэн үг байна. Тий. Хүлээн зөвшөөрөхгүй. За тэгээ хоёрын тоотой хослох юм бол 9 тоо чинь айгүй тийм юу тоохгүй. Зүн совин сайтай. Тэгэхээр ялангуяа одоо 18-ын тоо чинь бас 9 тоо ахгүй юу? Бас 18 тоо 9 тэгээд 18 9 гээд ингээд нийлээд тавьчихлаарэ нөгөө яг мэдрэмж сайтай гэсэн нөгөө юм 3 дахь нүд гэдэг үстэй. Тийм. Нийлми айгуу сайн нэгддэг. Тэгэхээр юм 2 9 ихтэй хүмүүс юм үзэж хардаг одоо хүмүүс идэв штэ. Тийм. Тэр юу сайн хөгжүүлэх юм бол юм ш тий. Тийм. Ер нь бол за. Тийм. Тэгэхээр тийм зүн сайн айгуу сайтай тэрийг дагж ах хэвээр зүүдийг айгуу сайн харж чаддаг хүмүүс. Тэгээд би чамайг нэрээ зүүд ярьлаа гэд юу ийм зүүдлээ гэсэн би чинь баг чам зүүдний тайлбар маш яриадсан шүү дээ. Тий. Нэрээ тийм биш шүү. Тэгээд нэг сүүлд чамд зүүдээ хэлсэн чинь миний найз зүүдэндээ хит их бити их ачаал бүхэл өгчийгээд одоо бодохоор би бол нэг зөнтөө зүүдэлдэг хүн биш байгаа байхгүй тий. Би бол тэгж бодсон. Тийм байна. Тэгээ зүүдээ бас айгуу сайн сандаг байхгүй юу? Тэгээ зүүд айгуу олон юм зүүдлэхтэй сайн хүмүүс идэв шүү дээ. Олон төрлийн тийм баялаг зүүдтэй гэх юм ааш нэг л амар адвенчер юм уу тийм ихсний тоотой хүмүүс бас айгуу сайн тэгж зүүдэлдэг байхгүй. Миний зүүд бол бүр амар завгүй. Тэгээ одоо ингээд бодохоор нөгөө 7-5-ын тоо маань асруугаа ороод тэгээд нөгөө нэг тархи маань амарч өгөхгүй байгаагийн шинжил юм байна л да. Би бол тэг. Тийм юм байна л та. Тэгээд нөгөө өөрөө зүүдтэйгээ харьцаа сурах юм бол бас айгуу гоё ер нь гэсэн тоо. Би ер нь 17 найртай байхдаа яг 11-р ангид төгсөж байхдаа анх юу татаж аваад компьютер дээрээ тэр үед чинь юу байхгүйсэн шүү дээ. Нөгөө Yahoo Messenger гэнтэр л ашигладаг байсан шүү дээ. Facebook ч Messenger гүйсэн шүү дээ. Facebook Messenger гүйсэн баха. Тэгэл яг компьютер дээрээ яг нөгөө ухаалаг утас би бас барьдаггүй байсан юм байна. Тэгээ зүүдний тайлбарлалыг уншдаг байсан. Энэ яг ийм учиртай байсан юм биш. Тийм л ээ. Тийм. За 9 тоо бас нөгөө юмыг ер нь юм хариуцлагыг бас айгу гартаа авч чаддаг хүмүүс аахгүй юу. Тэгэхээр айгу тийм туршиг тулгууртай. Тэгээд ингээд харилцан яриа үүсгэх юм бол айгу гоё юм харилцан яриа айгу гоё тийм гүнзгийрж орж
гүнзгийрч орж айгуу тийм харилцан ярихад гоё таатай хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө нэг татгшаага бити ороо, гадагшаага гаргаа гэдэг байгаа чинь юм учиртай байгаа. Тийм байна. Тэгээ 9 тоо чи ер нь бол тийм саяны 8 тоо айгу материалтай байсан бол 9 тоо эсэргээрээ агаад. Тийм. Тэгээ 9 тоо чинь бүр айгу юу тэгээд дээрэс нь нэр нэг юм ярих чинь 9 тоо чи амгаа чадвар өндөртэй хүмүүс байдаг. Тэгэхээр нөгөө амгаах гэдэг чинь юу ч хийж болно шүү дээ. Хүний сэтгэлийг амгааж болж гин, биеийг амгааж болж гин. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэрийг бас 9 тоо хүмүүс айгүйх эмч болдог. Яг хаана байрч таасаа хамаараад 9 тоонод нийтэндээ яг ингээд олон ширхэг гой байрцсан байх юм бол лаг мундаг эмчнэр байгаад байгаа шүү дээ. Мэс заслын эмч, зүрхний эмч гэх яг нэг нөгөө зүйлээрээ дагнцсан. Тийм бол бүр үнэхээр бүр ингээд олон улсад гарах, дэлхийд гарах одоо юм алдартай эмчнэр байгаа шүү дээ. Тийм болж чаддаг. Вау. Тийм. Тэгэхээр яг нэг зүг өөрийнхөө давуу талаа ашиглаа тэгээд яг зүв одоо замаараа дуудлагаад агаад явна тийм үү. Тэнгүүд амар гоо амжилтанд хүрэхээр аваад ер нь хүмүүс тийм хүн болгоно. Тийм. За дээрэс нь 9 тоо айгу тийм үн цэнтэй тоо гэж яддаг байхгүй юу? Тэгэхээр дандаа нөгөө өөрийнхөө үнийг өсгөж авах хэрэгтэй. Ялангуяа мөнгөний гурвалжинд нь байвал үнээ өсгөж авах хэрэгтэй. Өөрийгөө дандаа үнгүүдүүлэх гэдэг байхгүй. Зах зээлийн ханшнаас дандаа доогуур үр хэлэх гэдэг. Хасах руугаа орохлоор уул нь бол дээгүүр байх хэрэгтэй. Тийм. Эрдний чулуун мэдэх байхгүй юу? Харахад нөгөө одоо бид нар чулуун мэдэхгүй харангууд энэ нэг чулуу байна гэж байна штэ. Тэгмүүд чулуу судалдаг хүн харангууд юу яриад байгаа юм чинь өстө бүр ховор чулуу штэ гэдэг штэ. Тэгэхээр 9 тоо чинь тийм ховор чулуу. Ийм байгаа. Үн цэнэ мэдрээл гэсэн үг юм байна штэ. Тий. Та бол ховор чулуу шүү. Үнэт чулуу шүү гэж хэлмээр санагдлаа. Манай 9-ийн сонсон байх гэж найдаа. Тий. За тэгээд нөгөө нэг юу мөнгөний тоо гэж ярьсан шүү дээ хэдүүлээ. Тий. Тэгэхээр одоо хэдүүлээ ингээд бүх тоонуудаа ярьчлаа. Хүн болгонд амжилтын кодонд нь 5 тоо байгаа. Тэгээд 5 тоо маань дотор нь 8 тоо, 1 тоо, 5 тоо байх юм бол ер нь мөнгөний потенциал нэлээд өндөр байна гэж харж болно. Хэрвээ байхгүй байвал ерөөсөө санаа зовж болохгүй. Яагаад тэгэхээр тэр 5 хошуу чинь бүр дотроо бүр өчнөө тоотайгаа задлагддаг байхгүй юу? Тий. Тий. Зүгээр яг амжилтын код дээр нь яагаад гэж гарч ирсэн тэр бүр төрөлхийн л тийм байна гэдэг нь харагдаж байгаа гэсэн. За тэгээд энэ 3 тоо гуруулаа байх юм бол миллионер гэдэг байхгүй юу? Мөнгөний одоо миллионерийн кодтой гэж ярьдаг байхгүй сайтны кодтой. Вау. Тэгэхээр тийм потенциал өндөртэй. Би бол монголоор ирэхдээ тэрбумхийн код гэж ярих дуртай. Яг тэгэхээр манай Монголд бүгдээрээ сайтангууд юм чинь. Тийм байгаа. Хаа подкастаар болохоор зэрэг цэвэрлэгээний тухай ярина гэж тохирлоо. Тий. Тэгээ цэвэрлэгээ маань болохоор ерөөсөө нумерологтой холбоогүй. Зүгээр л яг одоо бидний сүнслэг гурвалжингт итгэж байгаа. Тэгээд манай бас өөр багшийн маань заасан техник гэж байдаг байхгүй юу? Техникүүд байдаг. Тийм техник л гэж ойлгож байна. Тий. Миний бодлоор манай монголчууд амар тийм spiritual хүмүүс ээ. Нөгөө нэг зүрс зүгнүүд нь одоо ингээд айгу одоо сайлаа бэлтгэр саваа бэлтгээ тэгдэг штеп. Тий. Яг үндэл болохоор зэрэг яг амар гүн утгатай байгаа байхгүй юу? Бид нэр л нөгөө нэг сайн тэгээ зарим ингээ Монголын одоо бидний дээр үеэс хийж ирсэн ёс заншил тэгээ тийм зөөжсөн үгнүүдийг ингээ сайн ухах юм бол бүр амар гүн утгатай тэгээд айгу spiritual юм байна гэж бас судалгаагаар батлагдсан байт юм байлээ. Тийм. Харин тийм. Тийм болохоор зэрэг саваа бэлтгэх нь байна штэ. Тэгээд нөгөө нэг яг зөв саваа бэлтэж байгаа байхгүй нөө цэвэрлэгээ хийгээд саваа бэлтэж байгаа. Яг их юм ямар гоё үг болчихоо. Их юм хүсэл ингээл тимтэй олмаараа нэмтэй олмаараа ингээд тэгснэ багтаах сав нь байхгүй тэнгууд нөгөөх юм нэрхгүй байгаа байхгүй юу? Тий. Яг зөв.
тэгэж ойлгосон. Тийм болохоор зэрэг ингээд хуучин юм аа ингээд хэрэггүй юм аа зүгээр харамсахгүй хайж сураарай манайхаа гэж хэлмээр байна. Тий. Тэгээд яг яаж хайхын дараагийн подкастаар гоё дэлгэрэнгүй яриад өгье. Тий. Миний бас нэг хэлмээр санагдсан зүйл гэх юм бол одоо ингээд хоёулаа амжилтын код гэдээ ярьж байгаа. Ер нь тоон шинжлэх ухаан гэдээ ярьж байгаа. Гэтэ яг одоогийнх нь хоёулынх нь ярьж байгаа энэ ингээд партууд болохоор зэрэг одоо ингээд энэ бүх одоо тоон шинжлэх ухааны зөвхөн нэг жижигхэн хэсэг. Тэгээ би чинь болохоор зэрэг яг цаамаа шиг ингээд мэрэгжлийн одоо хүн биш хэрнээ цаашаа ингээ ярих юм бол бүр маш их сэдвүүд тэгээд гурвалжин болгоно өөр тэгээд бүр гүнзгийрүүлж ярих юм бол үнэхээр гой гой сонирхолтой маш гайхалтай зүйл зөндөө байдаг шүү. Тэгээд битэрийн яриа бол одоо энэ хэсэг бол зөвхөн эхлэл гэж би хэлмээр санагдлаа. Тийм. Тэгээд яг нөгөө яг үйлдэл аваад үр дүнгээ мэдрээд ирэхлээр бүр үнэхээр гоё мэдрэмж төрдөг. Тэгээд яг ингээд зөвлөгөөнүүдэд дагаад явахлаа үр дүнгууд бүр гайхалтай үр дүн үзүүлж байгаа хүмүүс бас байдаг. Тэгээд бид нар чинь нөгөө Орс багштайгаа дандаа кейс хуваалцдаг ингэсэн тэгсэн гэдээ дандаа ярьж байдаг байхгүй юу. Тэгээд тэндээс сонсоход болоод бүр амьдралаа өөрчилж байгаа хүмүүс байдаг. Тийм. Тэгээд ер нь бол нөгөө нэг эцсийн дүндээ ингээд угаасаа бас бидний амьдралын бас нэгэн зорилго чи ерөөсөө бас одоо өөрийгөө олох штеп. Тэнгүүд яг нөгөө нэг одоо яг өөрийнхөө тоог мэдэж аваад за тэгээд өөрийнхөө тоог мэдэж авна гэдэг чинь өөртөө илүү улам гүнзгий танилцсанаа л гэсэн үг байгаа байхгүй юу. Тэнгүүд бас өөрийнхөө сул талыг мэдэж авч гин. За тэгэнгүүт за тэгвэл сул талаа яаж одоо ингэж багсгаад тэгээ өөрийнхөө одоо бүр гайхалтай цаанаасаа харвадл хийгээс өгөгдсөн гоё талуудаа олж авч гин. Тэгээ тэднэрийгээ ингээд өнгөлөөд явангууд угаасаа хинч бай одоо угаасаа л бүх хүн ингээд тийм амжилтын кодтой байгаа бүх хүн л одоо ингээд өөрийн гэсэн тоотой байгаа. Тэгэнгүүт хэн бол хин ингээд амар амгалан аз жаргалтай одоо элбэг хангалуун тэгж гоё амьдрах бүрэн одоо боломжтой байд юм байна гэдгийг бас би ойлгож авсан байгаа. За тийм байна. Тийм болохоор зэрэг одоо сонсож байгаа хүмүүстэй гэж хэлэхэд та бүхэн маань ингээд яг энэ мэтчлэн өшөө илүү гүн үнзгий гой сэдвүүдийн талаар сонсхийг хүсэх юм бол за тэгээд дараагийн маань партуудыг сонсох хүсвэл мэдээж subscribe хийж битэртээ нэг дээрээ гэж хэлмээр байна. За тэгээд өдөө бол хамт байж сонсож байгаа хүмүүстээ бас дахин баярлалаа. Битэрт аягүй гоё уран болж байгаа шүү. Баярлалаа. За тэгээд өнөөдөр натаа хамт ярилцсан цаамуудаа баярлалаа. За тэгээд хоёлаа дараа 7 хоногийн хагас сайн давуулъя. За тэгээ. За баяртай.